Сайн байцгаана уу? Оюунлаг бүрэн сургуулийн өсвөрийн улаан загалмаа сургаж буй YouTube подкастын хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаараар бид өсвөрийн улаан загалмайн онцгой гишүүн болох Инх Чимэг болон Атхан баяр нартай ярилцлага эхлэхэд бэлэн болоод байна. За, ярилцлагын хамгийн түрүүнд та өөрийгөө товчхон танилцуулаарай. Сайн байцгаана уу, намайг Инх Чимэг гэдэг. Би 31-р сургуулийн 11-ийн Б ангийн сурагч, мөн сургуулийнхаа өсвөрийн улаан загалмайн бүлэгмийн ахлагчийн үр гүйцэтгэдэг. Намайг Атхан баяр гэдэг. Би 31-р сургуулийн 11-ийн Б ангийн сурдаг. Би тэгээд сургуулийнхаа өсвөрийн улаан загалмайн бүлэгмийн дэд ахлагчаар ажилладаг. За, та анх өсвөрийн улаан загалмайд хэрхэн яг ямар шалтгаанаар эсчихсэн бэ? Хамгийн анх орсон шалтгаан маань болохоор зэрэг ихтэй сургуульд ороход сайн дурын үйл ажиллагаа болон нийгмийн идэх их хардаг учраас яг тэр зорилгоор анх улаан загалмайтай танилцж байсан. Тэгээд ээжтэйгээ ярилцаад ер нь сургууль дээр ч гэсэндээ яг 8 дугаар ангид маань анх эсэлт авч эхэлжсэн болохоор яг тэр үед нь ер нь улаан загалмай гэдэг анхны мэдгэдэггүй байхгүй ч гэсэндээ орж исэн. Тэгээд хүлээлт ерөөсөө байгаагүй болохоор ер нь гишүүнээр элснээсээ хойш л бүхнийг эхнээс нь сурсан. Би болохоор улаан загалмайд орохын шалтгаан болохоор хичээхийнхаа дараа чөлөөт болох өнгөрүүлэх тэгээд хүнд тустай фэндор хийхийн тулд анх орж ирсэн. Тэгээд мэдээж анх улаан загалмай гэж мэдхгүй байж байгаа дэжих авахлаад тэгээд орж ирсэн. Тэр цагаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн баг. За, тэгэхээр та өсвөрийн улаан загалмайд элсээд ер нь хэдэн жил болж байгаа вэ? Яг анх 8 дугаар ангийнхаа намар элсэжсэн. Тэгээд ер нь бол ингээд оноор нь үзэх юм бол ингээд 4 гаруй жилийн турш гишүүн онцгой гишүүнээр нь элссэн байгаа. Тэгээд 8 дугаар ангиасаа одоо ингээд 11 дугаар анги хүртлээ тасралтгүй идэвхтэй гишүүнээр ажиллаж байгаа. За, таны хувьд хамгийн дурсамжтай сэтгэл үлдсэн үйл ажиллагаа чинь яг юу байсан бэ? Хамгийн сэтгэл үлдсэн бол одоо орж ирж байгаа нь Санта Чэлленж баг. Тэгээд ягаад гэвэл хүүхдүүдэд гэр ороолын хүүхдүүд туслаад тэгээд тэр хүүхдүүдийн баярлалаа гэж хэлэх тэгээд тэр инээж байгаа төрхийг харах тийм баярлалаа. Миний хувьд болохоор зэрэг хамгийн сэтгэлд үлдсэн гэх юм бол миний одоогийн байдлаар ер нь бол хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас хамгийн том нь байсан. Тэгээ сургууль дээрээ өөрсдийнхөө одоо ингээд хамгийн эхлээд өөрсдөө эхлээд анхны тусламжийнхаа мэдрэгтүүнийг бүрэн авчаад тэгээд тэрийг ингээд сургуулийнхаа доод ангийн болон ер нь бол үеийнхаа тэгээд дээш ахлах анги гээд бүх ангийнхаа хүүхдүүдэд нэг бүрчлэн ороод анхны тусламжийн сургалт хийжсэн. Тэгээд тэр бол миний хамгийн хариуцлагатай хамгийн том ер нь бол ажлуудын маань нэг байсан. Тэгээд тэрний хамгийн ингээд сэтгэл санаанд орсон зүйл нь юу вэ гэх юм бол би нөө өөрийнхөө зааж байгаа зүйлийг ингээд мэдж байгаа учраас яг өөртөө итгэлтэй тэгээд бусад хүмүүс надаас ямар нэгэн зүйл сурж аваад би тэр хүмүүст тус болж юм да. Тэр хүмүүс одоо ингээд надаас юм суралцаж авч байгаа нь ер нь аль тэр хүмүүст ч гэсэн хэрэгтэй. Би ч гэсэн өөрөө ингээд хүнд зааж явах үедээ өөрийнхөө мэдлэгийг баттгаж байгаа учраас тэр бол миний ингээд хамгийн нандин ер нь аль үйл ажиллагаа байсан. Хамгийн дурсамжтайг орж ирж байгаа нь Монголын улаан загалмайн нийгмийн хүүхд залуучдад төлөвлөх чих болон зохион байгуулдаг Санта Чэлленж гэдэг сайн дурын тийм үйл ажиллагаа хийсэн. Тэгээд тэрэн дээр болохоор хүүхдүүдэд ингээд бэлэг тараагаа тэгээ хүүхдүүдийн баярлж байгаа тийм төрхийг харахад үнэхээр гоёлсон. Тэгээд За, та улаан загалмайд элснээс хойш ямар нэгэн шагнал урамшуул авч ирсэн үү? Тэгэд ямар үйл ажиллагаанаас авч ирсэн бэ? Хэрхэн авч ирсэн бэ? Тэр талаараа хуваалцаач. Тэгтээ шүү дээ. Хамгийн анхны авч ирсэн шалтгаан нь хамгийн анхны авч ирсэн шагнал маань улаан загалмайд 3 жил идэвхтэн гишүүн болоод тэгээд нэг өглөл гээд мөнгө медаль авч ирсэн. Тэгээд дараа нь болохоор ийм нийгмийн үйл ажиллагаа буюу улаан загалмай тэгээд хурлага тэгээд манлал гэргээрээ дүүргэхээ оны шилт 24 оны шилдэг хүүхдээ шалгаж ирсэн. Тэгээд түрүүхэн дахиад улаан загалмайд идэвхтэн гишүүн байгаад тэгээд тохиж өгөх тэгээд аль медаль явуулсан. Атхан баяр битээр болохоор зэрэг 8 дугаар ангиасаа хойш хамтдаа ер нь улаан загалмайд
гишүүнээр хэлсээд ер нь бол бүх үйл ажиллагаануудаа ингээ хамтдаа ороод явдаг идэвхтэй гишүүнүүд байгаа. Тэгээд бит хоёр хоёулаа идэвхтэй гишүүн байсныхаа шагналд болгож Улаан загалмайн нийгэмлэгийн нэгүсэл мөнгөн медальтай. Тэгээд би болохоор зэрэг 2025 оны Сүхбаатар дүүргийн оны шилдэг сурагч болсон. Баяр хүргэе. За та Улаан загалмайн гишүүн байх хугацаанд ер нь хамгийн хэцүү байсан зүйл чинь юу байдаг вэ? Яг тулгарч ирсэн асуудал, том асуудлууд байдгүй. Тэр талаараа уралцаач. Яна би надад ч юм бодохгүй. Ингээ орчлоо тийм. Хоёр бодлоо. За би одоо юу ч. За та Улаан загалмайн гишүүн байх хугацаанд ер нь тулгарч ирсэн хэцүү асуудлууд байдгүй. Тэр талаараа хуваалцаач. Түүнийг хэрхэн давсан бэ? Яг хамгийн анх тулгамдчихсан асуудал гэх юм бол би яг өмнө нь бол өөрийгөө ингээд хитрхи дураараа ч юм уу тиймэрхүү байсан гэж боддог. Ер нь бол олон хүнтэй ингээд харилцаа жоохон хүндрэлтэй байсан юм болов уу гэж хардаг хгүй. Тэгээд Улаан загалмайд элснээсээ хойш ингээд багаар ажиллах тал дээр ч гэсэн илүү сайн хөгжсөн. Тэгээд хүмүүсийн арга ивэг олоод нэг юм өөрийгөө бүрэн сайн илэрхийлэгч гэдэг юм уу тэр тал дээр. Тэгээд бас дээрэс нь ингээд ахлагч болсноос хойш ер нь бол бас илүү их сад бэрхшээл ер нь гарч ирсэн гэж хэлж болно. Яагаад гэх юм бол ингээд надаас үлгэр дуурайлал авч байгаа зөндөө олон гишүүд манд байгаа учраас тэгээд өөрийнхөө хариуцлагыг ч гэсэн нэмээд ер нь бол яг ямар үед ямар үг үйлдэл илүү зөв бэ ч юм уу бусдад ингээд тий намайг харах байдал ч юм уу ер нь бол буруу үйлдэл хийхгүй юмсан ингээд ямар нэгэн байдлаар одоо тий Улаан загалмайн нэр төр ч юм уу бас ерөнхийдөө ингээд гишүүн болгоны ингээд гишүүн болгох Улаан загалмайн нэрийг ингээд авч явж яадаг учраас хариуцлагаас нэмэгддэг тэр тал дээр ер нь бол илүү хариуцлага нэмсэн гэж боддог. Яг тулгамдчихсан асуудал гэх юм бол яг дор бүрнээ даваад гарч ирсэн болохоор ер нь бол яг бүх үйл ажиллагаанаас л юм суралцсан гэж хэлмээр байна. Яг болохоор миний хувьд болохоор манай их бол анх 3 дахь оруулаад тэгээд тэр үед барилгын ажил нэлээ явагдаад тэгээд манай хөрөө болон профессионал бүх юм тимэд хөрөнгөө тэгээд тэр хэцүү өдрийг ингээд ах эгч нарын ингээд харин тийм за тэр хэцүү өдрийг ах эгч нартайгаа хамт ингээд даам толоод намайг ингээд ах эгч дэмжиж үзэх юм болохоор ингээд илүү ингээд алтаа нөхөс оролцоод тэгээд тийм чөлөө хүнд орлох гадах чи ингээд хаяж харна шүү дээ. Миний 2 минут. Юу гэж хийчихээ? 2 минут. Яваад уу? За өсвөрөө Улаан загалмайн гишүүн баснаас хойш танд ямар өөрчлөлт гарсан бэ? Та ер нь тэрийгээ Өсвөрөө Улаан загалмайн ахлаж баснаас хойш гишүүн баснаас хойш танд ямар өөрчлөлт гарсан бэ? Аль талаараа илүү өсөж өөрчлөгдсөн? За эхлэе шүү. За өсвөрөө Улаан загалмайн гишүүн баснаас хойш ер нь та хэрхэн өөрчлөгдсөн бэ? Таны зан арын шин яг мэдсэн байхгүй би яг наасаа хэлэх гээд байгаа мэдсэн байхгүй тэгээ би хаадсан юм байна хаалгач хэлэх гээд. За дахиад Багшийн өгсөн юм. Зүгээр миний зүгээр царайг хасчихаа зүгээр миний дууг л оруулчих. Тэгээд тэр сүүл үгүй бичлэгэндээ оруулахдаа хоёр юм юу байгаа шүү дээ. Тэр хоёр юм болно гэдэг бас дээ. Тэр чинь би орохгүй байцгаа. Тэгээд надхаа зүгээр хамаагүй. Зүгээр жоохон хэсэг нь оруулах шүү дээ. За инээж байгаа л оруулчих. Юу яагаад чи яасан оруулах вэ? Тэгээд намайг оруулах шүү дээ. Тийм, намайг оруулахгүй. За дараа идэрлээ. Ми зүгэлтраа байх. Скол. За хэллээ шүү. За 1 2 3. Өсвөрөө Улаан загалмайн гишүүн болсноос хойш танд яг ямар өөрчлөлт гарсан бэ? Зааш. За хувь хүний талаас чинь. Би болохоор өмнө айгүй амар даруухан байгаад тэгээд Улаан загалмайд яагаад дуртай болохоор энийг Дараахан
Амар дарах байлгүй шүү. Одоо ч дарах юм байна. Тийм. За би өнөө болохоор маш чи бити тэгээд бити юу ичиг бүрэх юм. Дотгошоогоо л бичих та ёо. Тийм. Тийм. Би өнөө болохоор би өнөө амар дотгошоогоо хэлсэн. Тэгээд улаан залмаад ороод илүү танихын үргээд ихэд шинэ хүүхдүүдтэй найзлаад тэгээд илүү нээлттэй хариуцлагатай болж эхлэхэд тэгээд би даах ер нь наад захын үнтэй мэдлэг цаг баримтлах тэгээд айгүй олон зүйлээс авч авдаг. Таны артлын тийм гэдэг бит орсон. Гэл болоо. Тэгээ би энэ их хэлээ. Би энэ хоёрыг угаасаа юу подкастыг дахиад шалгадаг байхгүй. За одоо пинкч авчих шууд. Пинэд ицэн. Би ихний бүсгүй ярих шүү. Зүгээр пинг яаж аа. Онцгой пингүүд хатлаа яриач юм. За зөв пингүүд хатлаа яриач юм шүү. Аа гой хараг. Тий, би шууд энэ нэр амир чөлөөтэй явлаа шүү. За, эхлэе шүү. Таны ингээд пингүүд амир гоё юм а. Та энд ямар нэгэн дурсамж агуулсан ч юм уу? Эсвэл ямар нэгэн түүх байдгүй. Хэрхэн энэ пингүүдээр нь авчихсан бэ? Ер нь бол аюул бүгдээрээ дурхамжтай. Тэгээд үйл ажиллагаа болгон дээр зэвэндээ ингээ пингүүд тарааж өгдөг. Тэгээд энэ болохоор ингээд яаж үсгэх юм. Дурсамжтай байдаг. Тэгэл болоо гэдэг тий. Тэдгээр бүгдээрээ дурсамжтай. Тийм. Надад болохоор аюул бүгдээрээ дурсамжтай байдаг. Тэгээд үйл ажиллагаа болгон дээр ингээ пингүүд өгөөд ёо тийм бит. Тийм. Сонжруулахаар би байхгүй ш. Ингээд би бүх ингээд пингүүдээр дурсамжтай. Тэгээ би ингээд хэдэн жилийн дараа ч юм уу ингээд өөрийгөө хараад Тэгэж тайвар тийм нэг болж байгаа ш. Зөвхөн үйл ажиллагаа болохоо энэ пингүүд хараад би ингээд улаан залмууд ямар улаан залмууд гэсэн болсон. Дурсамжтай. Бүх пингүүд маань ингээд аюул дурсамжтай байдаг. Тэгээд хэдэн жилийн дараа энэ пингүүдээ хараад яг үйл ажиллагаа болноо дурсаад тэгээд яг өөрөөр бахарах байх гэж бодсон. За одоо За сайн дурын ажил хийх хүсэлтэй байгаа үе тэнгийнхаа найзууд болон хүүхэд багчуудаа та яг өөрийнхөө зүгээс яг юу гэж хэлмээр байгаа? Та тэр үзэл бодлоо болцооч. Энэ подкастыг сонсож байгаа хүнийгүүдтэй ер нь хийгээд үзээрэй гэж хэлээ. Тэгээд хийж үзсний дараа хүн туслах, тэгээд сайн дураж хийх ямар гоёг мэдэрнэ. Тэгээд ер нь өөрийгөө хөгжүүлэх том боломж өгдөг шүү гэж хэлээ. Бидний урилгыг гэх юм эсвэл манай бүлэгний урилгыг гэх юм. Манай бүлэг яаж хад нэргүй. Манай ч гэсэн нэргүй. Аюу хэцүү байгаа гэхгүй. Нэр олддгоо. Оюунлаг бүлэг мөчгөө. За бидний л хичээн. Намайг хүлээгээд ингэний яатраа. Тэр бэ тараад. За өнөөдөр бидний За өнөөдөр яа бэсгээр тох инээд үрээд шүү. За өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хоёр бэ тараад. За өнөөдөр бидний За өнөөдөр яа бэсгээр тох инээд үрээд шүү. За өнөөдөр бидний урилгыг хүлээн авч өөрийн цаг цаваа зарцуулан хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. За бидний зүгээс жижигэн бэлэг бэлдсэн байгаа. За манай оюунлаг сургуулийн өсвөрийн олон загалмайн бүлгэмээс 2 онцгой гишүүндээ зориулсан жижигэн бэлэг бэлдсэн байгаа. За энэхүү подкастыг хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн подкастаар уулзцгаая. Тэр үсээ энэ зэрэг гаргачихсан.